Би тулалдахаас эмээдэг. Зодуулж ялагдал хүлээх нь миний айдас. Амнасаа алдахаас илүү амьд үлдэж тахир дутуу болохоос айж байна. Салхины дуу чимээ надад сонсогдно. Айдсын чимээ дотроос мэдрэгдэнэ. Салхины дайчин. Мянгасан 139 он Сөүл хот. Онгоц! Залуу нисэгчдийг урайлж байна. Шимонесеки эрг, Япон 1942 он. Оргож байна уу байлдагч? Чи солонгос уу? Сэргээс аргавал яланд унна гэдгийг чи мэдэх үү? Ороогаа хүлээдэг чинь сайн хэрэг. Би орогдлуудыг барьдаг хүн байхгүй юу? Та сагдаа юу? Бага бүх юм анааш нэг. Эцэс чи шоронд орморгүй байгаа үсттэй. Залгич нь чи бас солонгос байх нэ? Үгүй юу цагдаа болгон солонгос хэл мэддэг юм аа. Ой, цагдаад гар хүрнэ гинэ. Шоронд ормоор байна уу? За намайг Чумбэй гэдэг. Би солонгос. Тэр байна, бариад ав. Зүйтэй бариад ав. Тийшээ зогцглаа. Бариад аваарай. Моновшиг сургаад өгөөрэй. Хой, зогс. Зогс гэж байна шүү. Зогсооч. Новш гэж муу харин яаж ингэж хурдан хөдөлж байна? Чумбэй. Бариад ав. Гүгэрээ. Ой, Чумбэй. Чамаг ястаа нэг болгоод өгнө гаагүй. Чумбэй. Чи энд юу хийж байгаа юм бэ? Чи өнөөдөр шинэ бараа авчраа юу? Авчирсан бол найз нь мөнгөтэй шүү. Бүгдийг авна. Хөөе, гараад ирэл дээ. Яасан бэ, Чумбэй? Хөөе, Чумбэй. Чи бас юм бэ?
Чүмбэ. Алга болчлоо. Нуугдчихж. Тоол ажиллах сайхан шүү. Нисхийн сургууль энэ үү? Чи энд орох гэж байгаа мó? Яах гэж? Нисгэгч болно. Мөн. Чи ч бас гиний юм да. Нисгэгч боллоо гэдэг ямар ч ашиг байхгүй. Чи 1000 мундаг байсан чи тэртээ тэргүй энэ дайнд үхэх нь. Үхэх сэхэх нь надад хамаагүй. За. Яха өөрөө л мэд. Ингээд машинаас буух юм шүү. Буухгүй. Нисхийн сургууль. Зойлог гэж буухаас Бэртвдээ. угсны спиртэн дээр таньгаа. Зогс Чүмбэ. Зогсгүй бол хогч шүү. Туслаарай. Гүйж байна. Зогс гэж байна шүү чамаг. Чи өөрийгөө өгсөн гэж мэдээрэй. Буугаад ирчээ. Чи надаас зүгтаад хаа холдох юм? Чи яагаад намайг зохиод байгаа юм бэ? Зүгээр угаач тээ. Зогсоорой. Нисгэж болох замнал минь ингэж эхэлсэн юм. Гэхдээ номхон далай дайн дуусч онгоцоор нисэх мөрөөдөл минь талаар болсон. Дайны гал улам ойртсоор л байлаа. Энэ юу хүмүүс вэ? Камикадзе болж нисгэж татгалцсан солонгосчууд. Бүгдийн солол. Гэхдээ гүйцэтгэе. Камикадзе бол Японы ариун яссан. Харийн цусаар бузартуулж болохгүй. Хараад идсэн мөн овшнууд. Та нар биднийг амьд бомбай болох гэсэн байна. Нөгөө онгоцоор нисхийг зааж өгнө гэдээ байсан чи яасан бэ? Муу өлөг. Чи хэн юм бэ? Хөгийн муу солонгос. Эзэн хааны журмыг зөрчин гинэ чи. Тэгээд бодолтой. Та нарын яриад байсан нисхийн сургууль гэж энэ үү? Ястал хол хэвт. Аль вэ? Тэгээд одоо буудаач. Ойх.
Шин зэрэг гэхэд давгүй юм. Ямар гих жаргаар зодтолдов. Энэ бол Солонгосын тэквондо тулааны урлаг. Тулааны урлаг аа. Тэгвэл надад нэг санаа байна. Хэрвээ халс тулаанд чи ялвал би бүгдийг ч нэм хэлтрүүлье. Харин чи ялагдвал ганцхан чамайг л цаацлана. За тэгээд яамаар байна? Чи бас аминда хайртай юм аа. Байдал. Айж байна уу? Тулаанд нуруугаа харуулдаг нь аргагүй солонгос үе юм да чи. Даанч чамд тулааны урлагт суралцах нэр төр алга. Байдал. Масара үхэж болохгүй шүү. Жилийн дараа Япончууд цөмийн зэвсгийн сүр нөлөөнд өг дуугүй хууж өгч Солонгос улс эрх чөлөөтэй боллоо. Дайн дууссан ч улс орон суурилд унан тэр шөнө би ялагдал хүлээсэнтэй адил сэтгэл гонцгор байв. Шоколад авал өгөөч. Байхгүй. Шоколад авал өгөөч. Байхгүй. Шоколад авал өгөөч. Байхгүй гэж байна шүү дээ. Ной татагтай нараа. 1 йен хийвэл 10 йенийг хожино. Азийн тэнгэр тэтгүүл 100 йенийг ч хожиж болно. Ной татагтай нараа. Энэ гайхамшиг тоглоомыг Пачинко хайрцаг гэдэг юм. Та нарт мөнгө арвижуулах сайхан боломж байна, ной татагтай нараа. Ирж азаа үзнэ үү? Наана мөнгө хийвэл чи ч гэсэн хожиж магадгүй. Хүмүүсээ ирээрээ. Тоглоорой. Пачинко тоглоомонд азаа үзэж сэтгэл яваасгано. Ох! Баяр хүргэе. Хожчихлоо шүү дээ. Та нар харав уу? Энэ хүн 5 йен хийгээд 50-ыг хожчихлоо. Би үнэн хэлсэн байгаа үстэй. За хүмүүсээ Пачинко тоглож мөнгө арвижуулаарэ. Сая нэг хүн 5-ыг хийж 50-ыг хожлоо. Ганцхан та нарыг Азийн тэнгэрэл мэдэж байгаа.
Бачинко тоглоорой. Азаа үзээрэй. Бачинко тоглоорой. Азаа үзээрэй. Бачинко тоглоорой. Азаа үзээрэй. Холцгоо. Азийн тэнгэрээ үзэх хэрэгтэй. Яарах хэрэггүй дээ. Бүгд дарааллаар тоглох болно. За ирээ дуугаарай. Бүгд зайлцгаа, зайлаач. Оо, сайн байна уу ирэх мэ? Та нар тэгээд сайн биз дээ. Нэрээ би дадвараа яг төлөе гэж бодож байсан юм. Чи тэгээд яг дадвараа төлөх гэж байсан гинэ? Эсвэл бидэнд худлаа чулуу хөөлгөөд байгаа юм биш үү? Пачинко гэдэг байгаа. Энэ тоглоом надад их таалагдж байна. Би авлаа. Авлаа гэж байна шүү. Битгий авал та. Зайл. Окей, миний Бачинко. Энэ муу солонгос юм байна. Цааш нь харуул. Чумбай, майдал. Моновшиг хартаа. Зүйл дуусгачихъя. Өмдөн дөшөөчлээ. Энэнийг одоо Экобукорогийн нойтон өмд гэж дуудаж бай. Сонсвоо Экобукорогийн нойтон өмд. Ойлгосон уу нойтон өмд гай? Амигч өршөөсөн чи баярлах ёстой. Харин миний нэгүүлсэнгүй сэтгэл гаргасны хариуг яаж өрөх вэ гэвэл чи эхэлж шээсээрээ бозордуулсан гутлыг минь хэлээрээ цэвэрлж долоогоод дараа нь миний хоёр хөлний завсраар мүлгэж гарахдаа би Икебукурогийн нойтон өмд гэж хэл. Хэрвээ татгалзвал айдал битгий Аматат. хэрэггүй битгий гооч байна айдал. Өхмөр өнө чи. Чобайд. Миний би Икебукурогийн нойтон өмд мөн чанга дугаарч мос солонгос. Хөгийн амтыг хараач ээ. Чобайд миний би
их бөхрийг ноот өмд мөн. Зайлвал та. Чи их л буруу юм хийж байна да. Мөө. Энэ бас юм бэ. Өөрт чинь хамаагүй асуудал хошууд өрөөд байх хэрэггүй баг шүү. Нөгөө гараа бас алдмаар байна уу? Баярлалаа, Бомсо. Зүгээр дээ байтал. Эми болсон намайг уучлаарай, Бомсо. За мэ би шүлээгээд ирлээ. Сайхан оллоорой. Хөөх Кинчи. Ямар гоё юм бэ? Ингээд та тэр якузануудыг мэддэг байсан юм уу? Энэ цирк байсан цагт якузануудаас зүгтэн гэж байхгүй. Тэд солонгосын жүжигчдэд амар заяа үзүүлдэггүй юм. Наадах чинь хүнсний картав. Бас л мөнгө шүү дээ. Цуглуулж яаж байгаа юм бэ? Бид солонгос хүүхдүүдэд сургууль барих санаатай. Эх орноосоо холж хэлээ мартаж болохгүй. Ойлгомжтой. Байдал. Ээж аваас чинь сураг байна уу? Бомсо. Надад тулааны хурлыг заагаад өгөөч. Бомсооч тийм амархан зөвшөөрөхгүй байх шүү. Өөр хизээлвэл даарч байгаа бах та. Амаадтач мо тэнийг антан. Яста нэг.
Байдал. Бомсуу. Байдал. Чи гараа атгавал энэ хорвоо дээр чамд өөр юу ч үлдэхгүй. Найз нөхөд гэр орон ирэх чөлөө. Харин бүх руугаа тэнэлгүүл чамд хорвоо ертөнцийг тэврэх боломж гарна. Байдал. Өөрийгөө хамгаалахын тулд тулааны урлагаар шаргуу хичээллээрэй. Та яагаад ингэж ярьж байгаа юм бэ? Чи миний үгийг сайн ойлгосон байх. Бараад ав. Хонос нь Түргэл. Буудаад. Хурд аваад яв. Юуны түрүүнд чи боломж чадлаа ашиглан айн бие төдийгүй бусдыг хамгаалах ёстой. Нэр төртэй шудраг амьдрч үн цэнэ үргэлж хамгаалж бай. Энэ бомсуу юу болчихов вэ? Миний мэдхээс тулааны урлаг хор хөнөөлтөй хинтч заахгүй гэд байсан юмсан. Яах вэ? Бодлоо. Өөрчилсөн байгаа үстэй. Зөөлөг гэж. Гэхдээ юу гинэ чи? Чи бас хөгш намайг загнана гинэ? Мо тэнэг чинь яадаг тэнэг вэ? Миямото Мусаши 5 цаграг. Эрх мэдлгүй шудраг ёс гэж байдаггүй. Харин шудраг ёсгүй эрх мэдэл хүчирхийлэл болно. Дайчин ямагт илдээ хурц байх ёстойч зөвхөн зөхөх үед л хэрэглэнэ. Миямото Мусаши бол хамгийн шилдэг тулаанч. Энэ хүн чиний багш болно. Азийн тэнгэрээ үзэж Бачинко тоглоорой. Бачинко тоглоорой. Та бүхнийг Бачинко тоглоом тоглохыг урьж байна. Уучлаарай эрхмээ. Тэнэг мөн новшнууд. Замаас зайлцгаа. Яадаг мөн новшгүй. Бэтгий. Энэ чиний бороо. Уурлах хэрэггүй, харин ч уучлалт гойх хэрэгтэй. Мэдлээ эрхмээ. Намайг уучлах уу? Японы каратегийн холбоо. Икэбукурогийн нойтон амт. Энэ чиний нэр байхаа. Чи тэгээд ингэж амьдрахын төлөө хүний гутал долоосон хэрэг үү? Миямото Мусаши энэ хорвоогийн агуу тулаанч болох мөрөөдөлтэй байснаар босож хилдэг дайчтаас ялгардаг байлаа. Чамд гэж хэлэхэд чи ч гэсэн ийм мөрөөдөлтэй байх ёстой.
1000 өдөр бэлтгэл хийсэн ч үр дүн гаргахгүй. 10,000 өдөр бэлтгэл хийвэл үр дүнд хүрнэ. Энэ бол Кёкушин буюу цэвэр үнэн. Эцсийн мөчид бүх боломж чадвараа гаргах нь Кёкушины алтан дүрм. Хүмүүсээ туслаарай. Манай хадагтад тусламж хэрэгтэй байна. Танаас гойч байна. Бидэнд туслаач дээ. Аматат мөөлөгчөн. Хүмүүсээ туслаарай. Явъя. Хараад яах юм бэ? Хордлоорой. Тэнд манай хадагтад тусламж хэрэгтэй байна. Муусан цагтаа нар цаанаа байсан дээр шүү. Байдал мэндэ. Энэ Америкчууд цагдаа Якуза нараас 7 өндөр амьтдаа явцгаая. Туслаач дээ. Хүмүүсээ туслаач дээ гойч байна. Энэ муу Япончууд эмэгтэйчүүдээ хүртэл хамгаалж чадахгүй байхдаа яадаг юм бэ? Зойлог гэж. Шүтгэр алгадаас. Авраарай гойч байна. Туслаарай. Чи хэм бэ? Тэм бэ. Солонгосоор ирдэг. Үгүй гинэ. Тэгвэл Геоксан гаялгаагаар ирвэл яасан юм бэ? Юу гинэ? Навш. Мо чартгаар үзүүлээд өг. Мач. Яан гинэ чи? Хараал идсэн новш чамайг одоохон цааш нь харуулчихъя л да. Явъя. Дараа чамтай тухтайхан тооцоо удна. Байдал. Яагаад зогсчихоо вэ? Явъя. Байдал гинэ. Байдал. Чи ч ёстой тэнэг юм да. Арай галзуураагүй үстэй. Америкчууд ямар хөгийн амьтад гэдгийг чи мэддгүй юм уу? Бурхан минь, ийм тэнэг байх гэжтэй. Юундаа марсаагаад байгаа юм бэ? Нөгөөх нь дурлж байгаа юу? Үгүй. Найз нь харин чамд энэ тал дээр багш болж чадна шүү. Шоуха барихад мөн чамархан да. За дэмий юм ярьчих шиг боллоо. Яасан бэ? Зүгээр шүү дээ. Хөөтөрч байна.
Хөөе. Юугаа үлээгээд байгаа юм бэ? Явж ажиллаа хийгээч. Юм харах гэж энд ирээ юу? Яасан бэ? Битгий. Чи хүн тэрэг. Тиймээ санаа зовлтгүй. Малгайгаа өмсөө. Тэгвэл чамайг хэнч танихгүй. Хөөе. Юу? Энэ тэгээ бүтх юм уу та? Яасан бэ? Эргэлзээд байгаа юм уу? Үгүй л дээ. Нэг л эвгүй санагдаад байх юм. Зүгээр дээ. Юундаа ичдэг юм бэ? За яваач дээ. Юки хата та нөгөө залууг бодоод байна уу? Хүнд хэлж болохгүй шүү Сэзүки. Боддог. Чи Аимшиггүй барын тухай мэднэ үсттэй. аимшиггүй бараа нөгөө домогт гардаг Баатририйн тухай ярьж байна уу? Тийм ээ. Гэхдээ өнөө цагийн Та Америк зэргүүдээс бид хоёрыг хамгаалдаг залуу аимшиггүй бар гэдэг байгаа юм уу? Ястай гоё эсэн шүү. намайг аварсан тэр залуу миний бодлоор их зөрөгтэй хүн байхаа. Тийм үү? Тийм ээ. Би тэр залууг үннээсээ аимшиггүй бар гэж боддог. Зөрөгтэй биш байсан бол юу гэж амиа золиослон намайг хамгаалж аврах вэ? За. Тэгэхээр таныг аварсан хүн яа харахгүй аимшиггүй бар. Жинхэнэ Баатрир. Энэ хавийн бүх эмэгтэйчүүдийг хамгаалдаг буйтай сайн хүн. Эрен сурвалжилж байна. Юки. Чамтай гадаа хүн уулзъя гэж байна. Алив зогс. Наа чи юу байгаа юм? Нүрэ нааш наруулаа. За яв. Хөөе. Чи. Зогсооч. Тэрийг бариад ав. Буугаарай. Хурдан хөө. Нана үлд.
Битгий хөдлөөрэй. Чамаг барих гээд байгаа юм уу? Битгий. Би цагтаа нарт хэлэхгүй. Тэр өдөр чи миний нэр төрийг аварсан бол өнөөдөр би чиний амийг аварна. Юу л да. Энэ нөгөө шархны сарв. Тэр үед чамайг их өвдсөн байхаа гэж ургалж боддог байлаа. Баярлалаа. Хатагта юу гэх юм? Тусалсан гэлалаа. Ингээд чи миний нэрийг яаж мэддэг юм ба Айдал? Харин та миний нэрийг Чи бид хоёр нас жицсан юм шиг байна. Хоёулаа найз болъё. Найз. найзаа. Та сунуу хатагтай. Баярлалаа. За явцгаая. Сайхан хооллоорой. Юу гэх? Түр хүлээгээрэй. Одоохон. Майныг ав. Баярлалаа. Хүлээж өдөө. Би чамд гомгоос өгье. Оо за. Зөөлөн Байдал битгийгүү. Чи зүгээр үү? Намайг дагаад юу? Уулзалтаагүй удаж шүү. Би нэг л юмыг ойлгохгүй байлаа. Бид Солонгос эмэгтэйчүүдэд яаж ханддаг байсныг чи ирэх биш мэднэ. Тэгээд яагаад Япон эмэгтэйчүүдийг хамгаалж туслаад байгаа юм? Энийг л асуух гэж намайг дуудаа юу?
Би каратег 5 наснаасаа эхэлж суралцсан юм. Тэрнээс хойш би нэг ч хүнд ялагдж байгаагүй. Надад гар хүрч чадсан цорын ганц хүн бол чи. Энэнийг би хүлээн зөвшөөрнө. Хамгийн гол нь самурай шударга ёсыг барин аимшиггүй бар болж тоглоод байх хэрэггүй шүү гэдгийг чамд сануулах гэсэн юм л да. Ийм юм гарвал хогчин гэж мэдээрэй. Чи ойлгосон биз? Азийн тэнгэрээ үзэж бачинко тоглоом тоглоорой. Ноёд татагтай нараа. Наашаа ирцгэн үү? Замаас олдоо. Жаахан чанга дуурал та. Олдооч. Миний бачинко. Бүгдийн шалга. Нэгч газар үлдээлгүй хүнсний картуудыг хурдан ол. Бачинко. Найз нь хөлсөж байна шүү. Хөөе Байдал. Чи яагаад ургуур байгаа юм бэ? Харин чи баяртай байгаа шүү дээ. Сая якуза нар ирээд за ингээд баларлаа даа гэж бодсон чинь харин тэд өөр тийшээ явж байгаа бололтой. Зүгээр л хажуугаар өнгөрөөд явсан. Их хацтай байлаа шүү. Хаашаа? Тийшээ. Төмөр замын буудлал руу явж байгаа харагдсан. Цаа эндээс. Айд хурдан зайл. Түргэл. Хүнснийхээ картыг нааш нөг. Тэр хэдэн цаас амнаас чинь тийм чухал гэж юу?
Байдал. Босоорой. Байдал босооч дээ. Энд дээр сурд явъя. Сонсож байна уу Байдал? Эрх мэдэлгүй шудраг ёс гэж байдаггүй. Харин шудраг ёсгүй эрх мэдэл хүчирхийлэл болно. Ам бие төдийгүй бусдыгаа хамгаалахад сэтгэлийн хаттай бай. Байдал. Сонс юуки. Ам бие төдийгүй бусдыгаа хамгаалахад сэтгэлийн хаттай бай. Байдал. Бие батараа.
Намайг Байдал гэдэг. Би каратегаар суралцдаг юм. Би сатаны багш. Танах эртний уламжлалт ёсоор хадгалсан их сайн сургууль гэж би сонссон юм. Та нарын нэгэнтэй халз тулдахыг зөвшөөрнө үү? Сургуулийн дөрмөнд гадны хүнтэй халз тулаан хийхийг хориглосон байгаа. Та гэмтэж иртвэл яах юм? Надтай тулалдах хүн энэ өмсгөлийг өмсвөл гэмтэж барьдаггүй. Зөвхөн тулалдахыг л зөвшөөрнө. Би өгөхөөс айхгүй байна. Икэб Курогийн муу нойтон өмд чи өөрийгөө агуудай чин гэж бодоо юу? Энэ муу хуулагчин нэг сайн хашрах хэрэгтэй. Танаас өчөнгүүлэн гуй. Санаа аваарэ. Чухал мэдээлэл гарсан байна шүү. Санаа аваарэ. Өнөөдрийн санан гарсан байна шүү. Чой Байдал нийт сургуулийн 10 хүнийг халз тулаанд ялжээ. Тулааны урлагийн жинхэнэ дайчин. Солонгос юм хуулагч нь өөрийгөө Мимото Масашитэй зөөрлөн гинэ. Цагдаагийн ажилтнууд каратегаар хичээлэлдэг боллоо. Каратегийн багш Като Японы тулааны урлагийн холбоо байгуулжээ. Үнэхээр гайхалтай. Мимото Масаши хажууд нь юу ч биш. Өө тийм үү? Чийлав идэхгүй дээ. Их хурдан байна уу? Яг л шуурах шиг. Үнэн гэж юу? Тийм ээ, тийм Японы тулааны урлагийн бүх хүмүүсийн тоосыг гөвнө гэж байна лээ. Яасан зөрөгтэй хөвөө? Японы каратег бүжигтэй адилхан гэдэг нь үнэн болов уу? Чи намайг карате хийхийг хардаа. Нэрээ бүжигч юм уу? Тийм байх шүү. Яг л бүжиг байна шүү дээ. Тэр Байдал үнэндээ миний дүү байгаамаа. Алдартай хүн болох нь миний нагц дүү байдаг юм. Худлаа яриад. Үгүй би худлаа яриаггүй.
Ирж байна. Ноён Ояма, таны би сайн биз дээ. Та тулааны талаар юм хэлээч. Одоо яг зодтолдох нь. Тулаа эхлэх нь. Юу болов? Яагаад гарахгүй байна вэ? Хэн ялсан юм бол? Тэд гараад ирлээ. Ояма ялцглаа шүү дээ. Ояма дахиад ялалт байгууллаа. Авчиж ярилцлага авъя. Хурдлаарай. Ноён Ояма. Эрхмэ. Та ярилцлага өгөөч. Ноён Ояма. Та бидэнд тулааны урлагийн домогт Мемата Масашиг санагдууллаа. Ээлжид ялалт байгуулсны дараа та одоо хаашаа явж хэнтэй тулдах гэж байна? Та бидэнд хэлнэ үү? Би ямар ч хүнтэй тулалдахад бэлэн байна. Үлгэрээ. Дахиад нэг асуулт байна ноён Ояма. Байдал. Чи мөн үү? Өвдөж гинэ үү? Үгүй. Нэр нь үү? Өвдөж байгааг чи мэдэж байна. Яагаад асуугаад байгаа юм бэ? Ингээд нэрээ аюултай байхад чи яагаад зодтолтод байдаг юм бэ? Өвдөн гэдгийг мэдсэн хэрнээ? Үгүй дээ, яалаа гэж. Өвддөг юм. Гайгүй. Дараа нь л өвддөг. Дараа нь л чи одоо ингэж явах уу?
Ояма Японы бүх дайчдыг яллаа. Ояма домогт дайчны тулааны замлыг дагаж байна. Аrat нь тулаанаа зогсоолоо. Японд тулааны урлагийн шилдэг дайчид үгүй. Чамд хэлэх юм байна уу? Байлгүй яах вэ дээ? Тэгээд Ояма жинхэнэ баатар. Японы од. Ноён татагтай нараа азаа үзэж пачинко тоглоорой. Азийн нэгэр таны гівэг болтугай. Ноён татагтай нараа пачинко тоглон азаа үзэж сэтгэлээ баясгаарай. Хүмүүсээ загсаа орамг аваарай. Их хямдхан шүү, орамг аваарай. Орамг аваарай. Оёмаг хинч дийлэхгүй. Нэг хүн дийлнэ. Хэн бэ? Японы тулааны урлагийн нэг хүнийг бид мартчихад байна. Хэнийг тэр үү? Катого тэр чинь хар бүстэй юм шүү. Нэрээ бид Катог мартчихж. Тэр хязгаарч ялагдаж үзээгүй гэсэн. Үнэхээр сайн тулаанч. Тулааны урлагийн холбоонд кендо, карате, жудо оржээ. Като Японы тулааны урлагийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Тулааны урлагийн холбооны ерөнхийлөгч хэвлэл мэдээллийн хурал хийв. Ерөнхийлөгч. Ерөнхийлөгч. Оямагийн талаар та ямар бодолтой байна? Японы каратегийн сургуулийн олон шилдэг дайчид ялагдсан та юу гэж бодож байна уу? Ояма солонгосон учраас тэрнийг их ялгарлан үздэг гэдэг нь үнэн үү? Ноёдоо. Японы каратед гүн ухаан үзэл суртал гэсэн хүний сэтгхүүтэй холбоотой хэд хэдэн зарчим агуулгдсан байдаг. Каратед шударга ёс үнэнч байдал тэгшэрхийг хамгийн их хэрхэмлдэг. Солонгос юм уу цагаач. Агуу мусашиг болж тоглон манай Японы тулааны урлагийн нэр төрийг гутаалаа. Оямагийн каратед эрхэм зүйл гэж байхгүй. Энэ бол тулааны урлаг биш. Тэрнийг эрдэхэн зүйл дуусгал зохино. Тэгэд Оямагийн зохиосон каратег юу гэж нэрлэх вэ? Энэ бол карате биш, зүгээр зодон. Ояма бол жирийн нэг лөө өрчин. Өөрийгөө шалахгүй хүн гэдгийг тэрээр одохгүй сүүлчийнхээ халз тулаанд ойлгоно. Би тэрнийг зүйл дуусгах болно. Оо яраач байдал. Агуу дайч явж байна. Ноён Ояма. Таны гарын үсгийг авч болох уу? Гарын үсгээ өгөөч, гуйж байна. Ноён Ояма, та гарын үсгээ зурна уу? Танаас гуйж байна. Гарын үсгээ хайрлаач. Алив нэг игнээ олоож агсаач. Баярлаа. Гэлээлээ. Ноён Ояма гарын үсгээ өгөөч. За илвэ дараалал ирэн шүү. Дарааллаа зогсоорой, жагсаарай. Яасан бэ байдал? Юу болов вэ? Энэ удаа танд үнэхээр аз баярлаа. Муу зойлогч нь үхийн наанд байлаа шүү дээ. Байдлыг жах амраа. Царайг нартаа. Хотголуулаад одоо нэрнч бүр алдаршин үз. Ингээд хоёулаа хамтдаа 8 хийвэл яасан юм бэ? Чиний нэрийг бариул их ашигтай да. Тэгэд мөнгөө 80-20 гэж хуваая. Би 80-ыг, чи 20-ыг. Гой санаа байгаа үсттэй. Чимбай.
Яасан бэ? Яагачгүй л биш үү? Чи одоо яв. Энэ ус яаж хавъя? Сарын тэмдэг нь ирсэн болов уу? Хөвтчээ. Би зүгээрээ. Юки? Чи чинь галзуур аяа. Эзэнтэн мэдвэл боо юм болно. Аяа миний зочин. Төр байлгах хэрэгтэй байна. Гай болоогүй дээр нь явуул. Эндээс хурд яв бол хин хинд нь ашигтай. Гэшэ бол үйлчлэгчдэд зориулсан цэцэг гэдгийг битгий март. Сайн нэг хүн ирээд энийг чамд өгөөрэй гэд явчихлаа. Халз тулаан. Хахируда бонхон. Гинтийн бэлэг. Чи онцгүй яасан. Юки. Чи өхлийн талаар бодож байсан уу? Үгүй. Үгүй. Би харин үхээс айгаад байна. Халз тулаанд орохоос өмнө би заавалчгүй усанд орж үхэхдээ бохир заван харагдахгүй юмсан гэж боддог байлаа. Эрэмдэг зэрэмдэг боллоо ч гэсэн намайг муухай хувцастай байгааг хэн ч харах ёсгүй. Тиймээс би үргэлж хувцасаа угаадаг. Жинхэнэ халз тулаанд өхнө гэдэг бол муу юм биш. Гэхдээ л би үхэхээс айж байна. Амь насаа алдаж эсвэл дахир дутуу болоод чиний царайг хязгаарч харахгүй гэхээс аимшигтай санагдана. Юки? Гараад ирэхгүй юу? Намайг уучлаарай. Би явах ёстой. Уучлаарай.
Үгүй, үлдээч. Би үхээсээ илүү чамайг дахир дутуу болчихвээ гэж үргэлж айж явдаг. Хизээ үхэх болоо гэж байнга шанална. Би үнэхээр айж байна. Чи солонгос хүн. Бас тулаанч. Энэ л намайг илүү заваадаг. Би энэ ажлаа хайж чамтай хамт эрүүл энх аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Надад өөр юу ч хэрэггүй. Чи минь эрүүл байвал болох нь тэр. Энээс хойш чи дахиж хизээч халц тулаанд оролцохгүй гэдгийг амлаач. Надад амлах ёстой. Чамаас гуйж байна. Гуйж байна. Гуй. Тэхүү. Үлсэж байна уу? Би ятах. За. Ноён оёма. Тантай ярих гэж байна. Байна уу? Чумбай. Хаана вэ? Байдал. Хурдан ирээрээ.
Чумбай. Чумбай. Байдал. Дараагийн хүн юу хийгээсэн шүү. Като чамайг явуулаа юу? Би өөрөө ирсэн юм. Тантай уулзахгүй гэж байна лээ. Намайг хүлээж байна гэдгийг та хэлчихгүй юу?
Манай холбоонд солиотой хүмүүс байдгийг би мэднэ. Гэхдээ Рёмиг өмдөндөө шээлгдэг мó Солонгостой халз тулна гэж бодсонгүй. Чи Японы тулааны урлагийг эзэмшмээр байгаа юм бол ихэлж надтай тулдах юм биш үү? Юу гэмээр байна? Би тулдахгүй. Би өгсөн хамлалтаасаа буцаж хүний амь хөнөөсөн. Энэ бол чиний сул тал. Сонс. Тулааны урлагийн гол зорилго бол ялалт. Тиймээс надтай тулалт. Жинхэнэ дайчин гэдгийг харуул. Өөрийгөө баталж би Японы тулааны урлагийг хамгаална. Мусашино дуулзъя. Явж болно. Сонсож байна уу? Чи суллагдсан. Чи аргагүй хамгаалалт хийсэн байна. Мэдээж бид Рёмогийн гэлгүй тулааны урлагаар хичээлдэг байсан бүх хүний өшөөг авах нь зөв хэрэг. Гол нь бид баяд шилдэг дайчин биш. Зүгээр нэг хуурамч хүн байсан гэдгийг батлах ёстой. Баядлыг төмний өмнө гэлсгэн. Энэ үхлийн тулаан гэдгийг ойлгоорой. Ээжээ, тэрийг хардаа. Та хэн бэ ноёнтой? Таны нөхрийг хөнөөсөн хүн. Алуурчин, та тэгээд манай ээжийг бас хөнөөх гэж ирсэн үү?
наадагтай. Та энэ хувцсыг аавна уу? Би дахиж хэзээж тулалдахгүй. Надад зээтэй хүр зүгөөч. Би чадлынхаа хэрээр тань туслая. Эндээсэл би чамайг хармааргүй байна. Надтай зодтолдох гээд байгаа мó? Чи зодтолтлоо гэд биднийг яах юм? Чамд аавч байхгүй штэ. Чам шиг хөгийн амтан уулын орой дээр хизээж гарч чадахгүй. Мэдвүү? Бидний дагаж гүгээд үзээрэй чи. Одоо чамтай хинч нийлэхгүй дээ. Ойлгосноо? Чи тэгээд ганцаараа уулын орой дээр гарч чадах юм уу? Хилээч мө тэнгээ. Чамд хэлвэн үү? Өөдгөө амтан. Тэнийг амтан дараа улснаа гайгүй. Би уулын орой дээр гарч чадна гэдгийг харуулмаар байна. Юу вэ? Хаач гээд байгаа юм бэ?
Ой, Байдл. Энэ Рюмогийн хүү юу? Ояма талигач Рюмогийн эхнэрийг бузарлаж байна. Хүмүүс чамайг хүлцэнгүй болоод тэнийг юм хийдэг боллоо гэж байна. Би хэзээч тулалдахгүй. Чи яагаад зүгтаагаад байгаа юм бэ? Ямар ашиг байна? Чи үнэхээр юу ч хийхээ мэдэхгүй байна гэж үү? Юурээс ойлгохгүй байна уу? Би өнөөдөр хотоос ирсэн сониг уншсан. Миний буруу. Зүгээрээ. Сонинд бүх үннийг бичдэг. Үннийг мэдээ гэвэл төвчээрх хэрэгтэй. Зөвхөн цаг хугацаал бүх үннийг харуулна. Ямар ч тач манай хүү Томаягийн итгэлийг битгий хөсөрдүүлээрэй. Юу гэсэн үг вэ? Хин гэдгийг харуул. Өөрөөсөө битгий зүгт. Томаяд үлгэр жишээ болж Японы шилдэг тулаанч бол. Тэгвэл хүн маань эцэггүй ч гэсэн сайн хүн болж өснө. Ойлгосон биз? Би сайн ойлгосонгүй. Тулалд. Яваад тулалдахыг гуйж байна. Хувцаав. Яваад тулалд. Томаягийн төлөө. Матгтай. Томаяг сэрхээс өмнө явбал сайн байна.
Зогс. Их давгүй байна. Гэхдээ дэндүү мөрөө дөмтгий. Тэгж хэлж болно. Чи зам тааралдсан олон даваануудын зөвхөн нэг нь. Тулааны дараа цогцсыг чинь яах вэ? Хээр оршуулж. Би тулалдахаас эмээдэг. Зодуулж ялагдал хүлээх нь миний хайдас. Амьнасаа алдахаас илүү амьд үлдэж тахир дутуу болохоос айж байна. Гэхдээ би үргэлж шинэ өрсөлдөгч эрхийг хүлээдэг. Чой Байдал тулааны урлагийн Япон болон дэлхийн бүх шилдэг дайчидтай халз үзэн ялсан билээ. Нүцгэн гараараа бухан эвэр хугалдаг түүх түүний ур чадварыг харуулсан олон домгуудын нэг нь. Японы залуучууд Чой Байдлыг тулааны урлагийн цагийг эзэлсэн агуу дайчин гэж үздэг ажээ. Тэрээр каратегийн шин төрөл болох Кёкушин каратегийн үндэслэгч юм. Өнөөдөр Кёкушин каратегаар сая хүн дэлхийн өнцөг бүрт хичээлэлдэг. 1994 оны 4 сард Чой Байдал эх орноо өгүүлэн Японд таалал төгсжээ. Энэхүү кино түүний гэгийн дурсгалд зориулв. Хүн ядуу байж болно. Гэвч зоригтой түүнд хүрэхийн тулд чармайлттай байвал тэрээр үнэхээр сайхан харагддаг. Ояма буюу Чой Байдал.